Энэ сарын 27-оос 29-ны өдрүүдэд ардчилсан Ахмадын холбооны ээлжид бус чуулган болж байна. 21 аймагаас 105 төлөөлөгч, 9 дүүргээс 75, ардчилсан Ахмадын холбооноос 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй нийт 200 Ахмад чуулж байна. Ахмадын холбооны ээлжид бус чуулганд ардчилсан намын дарга Улс их хурлын гишүүн Эрдэнэ оролцсон Ахмадуудад хандан үг хэллээ. Ерөнхийдөө арчлал шударгаас хүний эрхийн төлөөх энэ арц зовсголыг эхлүүлсэн, эднээс өөрийг тавьсан. Тэгээ одоо энэний тэмцлийн манлайд явсан хүмүүс бол өнөөдөр Ахмадууд болцсон сууж байна. Одоо нарцсан Ахмадын холбооны энэ 1000 Ахмадууд бол үнэхээр бахархах зүйлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, улс орноо өөрчилж чадсан ийм орчин цагийн бааtruуд байгаамаа. Тийм учраас үнэхээр өнөөдөр энэ нарцсан Ахмадын холбооны чуулган бол бас цаг үе болсон. Энэ чухал чуулган болж байна. Тэгээд энэ чуулганы үйл ажиллагаа бол амжилттай болох бах олон чухал үнэтэй сургам зөвлөгөө шийдвэрүүд гарах байхаа гэж бодож байна. Ардчилсан Ахмадын холбоо ээлжид бус чуулганаараа хилцэх үндсэн 5 асуудал байгаа тухай ардчилсан Ахмадын холбооны тэргүүн Батбаяр хэлж байлаа. Ерөнхийдөө үндсэн 4 асуудал хэлцэж байгаа юм. За ээлжид бус чуулган зарласан үндсэн шалтгаан бол Ахмадын байгууллага цаашдаа хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд байнгын санхүүжилттэй байх хэрэгтэй. Тэгээд тэр бол намын дүрэн болон Ахмадын холбооны дүрмэнд огт заалт тусгагдаагүй. Тийм учраас энийг яаралтай шийдэх ёстой гэж үзсэн. Хэрвээ Ахмадын холбооны дүрмэнд санхүүжилтийн талаар заалт оруулах юм бол тэр нь намын үндсэн дүрмэнд бас орж иж шийдэгдэх ёстой. Тийм учраас энэ хоёр дүрмийн өөрчлөлтийг нэгдүгээрт хэлцгээе. За хоёрдугаарт Ахмадын дүрмээр Ахмадын холбооны дээд байгууллага нь Ахмадын чуулган. Чуулган бол 4 жилд нэг удаа хуралдана гэдэг ингээ хатуу заасан. Тэгээд одоо 4 жилд ямар ч асуудал гарсан хүлээгээл байж ах болчиход байгаа. Тийм учраас бид нэр Ахмадын холбооны дүрмэндээ ээлжид бус чуулганыг шаардлагатай үе зарлж хуралдуулдаг байх ийм заалтыг тусгая. Тэгээд 3 дугаарт нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайлбар сонсоод цаашдаа ер нь яавал дээр юм бэ гэдэг чиглэлээ тогтоож авъя. Гэсэн ийм 4. Тэгээд 5 дахь нь нэгэн чуулган хуралдаж байгаа юм чинь аймаг болгоноос төлөөлөгчд ирсэн нийт намынхаа гишүүдэд хандсан бас нэг уриалга гаргая гэж энэ 4 үндсэн чиглэлээр хуралдаж байна. За өнөөдрийн ардчилсан Ахмадын холбооны энэ ээлжид бус чуулганаар нийслэлийн Ахмадын хорооноос бол нийтдээ 9 дүүргээс 75 хүн оролцож байгаа. Энэ төлөөлөгчөөр. Манай нийслэлийн Ахмадын хороо бол 2017 оны 6 сард байгуулагдсан. Шинэ сонгуулийн явуулаад тэгээд би нийслэлийн Ахмадын хорооны даргын ажлыг жил гарсан болж байна. Тэгээд энэ хугацаанд бол манай нийслэлийн Ахмадын хорооноос бол арчилсан намын дэрэгдэх шүү дээ. Нийслэлийн арчилсан намын дэрэгдэх Ахмадын хорооноос тухайн өөр одоо бид нар Ахмадуудынхаа төлөө намынхаа Ахмадуудын үйл ажиллагааг бол одоо маш их идэвхжүүлж байгаа. Манай Ахмадууд бол 9 дүүрэгдээ бол маш идэвхтэй одоо намынхаа үжил бодол баримтлалыг баримталж одоо ажиллаж байгаа л да. Монгол оронд ардчлалыг түгээн дэлгэрүүлэхэд залуу халуунасаа зориулсан 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл тухайн аймаг болон дүүрэгтээ өнгөрсөн 2017 онд ажилласан тайлангаа тавьж энэ 2018 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцууллаа. За манай Ахмадын байгууллага одоо Увс аймгийн хэмжээнд 19 сумд 19 сумын зөвлөлтөй аймгийн төвд бол 12 өртөө 12 аймгийнхаа төвд байгаа нийлээд одоо 1466 гишүүнтэй Ахмад гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Би л одоо байвал одоо болно. Намайг байхад бол дүрм ер нь юу юм бэ гэдэг тийм үжил бодолтой нэг хэсэг хүмүүсийн дагуулга маань амт хэсэг явсан юм. Энийг одоо болох ёстой. Намын шинжилгээний одоо нэг чухал хэсэг үл энэ дүрмийг одоо үл тоомслох явдлыг зогсоох ёстой. Одоо энэ бол манай намын дээд удирдлагаас эхлээд энэ дүрмээ одоо хатуу мөржиж ирсэн явдал бол бид их баяртай байна. Ер нь одоо хондоо тэр хүний 28 жилийн одоо бид митинг явсан одоо тэр түүхэн замнал байгуулсан гавьяавал тэндэл юм байгаа үз. Яг өнөөдөр намын дүрмээрээ байна. Тухайн одоо лидерч бай, лидерч бай. Бүх юм хүн дүрм адилхан үйлчилдэг. Тэгээд тэр дүрмийнхэн одоо хүрээнд тоглодог, ажлаа дүгнүүлдэг. Ийм одоо явна гэдэг бол маш зөв хандлага. За бид бол өнгөрсөн 17 онд бас зүгээр байгаагүй. Хамгийн түрүүнд бүх сумдаа Ахмадын зөвлөл байгууллаа. Дарга тэргүүлчийн сонголоо. Ахмадынхаа зөвлөлийн хурлыг бас 2 удаа хийлээ. Ер нь бол Ахмадуудыг аль болох идэвхжүүлэх. Тэдний ер нь хуучин одоо нөгөө ардын эхний үе яа тэмцэж явсан тэнийг эргэн сэргээх тэр чинээгээр залуу үеийн бас араас нь дагуулах
Бүр тэр ч одоо эхлээд дэмжигч болгох, дараа нь намынхаа гишүүнд эсвэл ийм л одоо бүх замуудыг бид ирж хайж байгаа. Одоо эхэлж байгаа. Энэхүү ахмадууд 3 өдрийн турш ардчилсан ахмадын холбооны дүрмэндээ өөрчлөлт оруулах, өнгөрсөн оны тайлангаа тавих, энэ жилийн хийх ажлаа төлөвлөхийн зэрэгцээ цэвэр агаар дартс тенсийн тэмцээн зохион байгуулан чуулгах юм байна.